За тэгэхээр төвийн тэгшмээр хуурахын тулд юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгürt биднэрт төв өгөх ёстой. За энэ дээр төвийг би дурын нэг цэг бахаар сонгоё. За энэ бол O төв. За тэгэхээр энэхүү бит дүрсийг O төвөөр тэгшмээр хуургах юм бол яаж гарчих юм бэ гэхээр бидэнд хамгийн ихэнд анхаарах зүйл бол тухайн өгсөн дүрсийнхаа орой тус бүрийг энэ төвийнхөө хувьд тэгшмтэйгээр хуургаж гаргаж ирэх хэрэгтэй. За тэгэхээр оройнуудыг эхлээд тэмдэглэх хэрэгтэй байна шүү дээ. За би дурын нэг 3 оройг нь тэмдэглэчихье. Энд А орой. За энд B орой. Энд C орой. За одоо би энэ 3 оройг O төвөөр хуургаж үзүүлье. За A оройг яах юм гэхээр O төвтэй холбоод яг үүнтэйгээ ижил зэд цааш нь үргэлжлүүлэн зурах хэрэгтэй. За хүүхдүүд маань энийг байгуулахдаа нүдийн тоолоод явчих болно. Дүрийг гаргахдаа. За А оройгоос O төв рүү ирэхдээ баруун тийш 3 нэгж, дээшээ 2 нэгж явж байна. Тэгэхээр энийг цааш нь үргэлжлүүлээд баруун тийшээ 3, дээшээ 2 нэгжээр A1 гэдэг дүр нь гарч ирж байна гэсэн үг. За Б-г муу ялгаагүй яг энэ зарчмын дагуу зөөчнө гэсэн үг. За Б-гээс O төв рүү ирэхийн тулд 5 3-аар явсан бол цааш нь үргэлжлүүлээд 5 3-аар гээд B1 цэг. За C-цэгийг муу ялгаагүй. За энэ бол баруун тишээ 5 доошоо 3 нэгж явж байгаа учраас яг тэр хэмжээгээр нь явчихна. За энд ингээд C1 цэг гарч ирж байна. За одоо гарч ирсэн цэгүүдээ холбоод би дүрийг байгуулчих чадна шүү дээ. За дүрийн зурх юм бол за А-г B1 рүү холбоод B-г C1 рүү холбоод за C-гээс зүүн тийш 4 нэгж, за дээшээ 1 нэгж, за хамгийн зүйлд А2 руу холбоод. За ингээд дүр маань гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр эндээс харах юм бол төвийн тэгшмээр хуургах үед дүрс маань яадаг вэ гэхээр урвуугаараа харж гарч ирдэг байгаа. За энэ хуургалт маань